хэлж өгч байна. Дотроо ямар сэтгэл агуулж ирж байгаа гэдэг бас чухал байдаг. Жишээлбэл хараа зүгэл хэлсэн ч юм уу тийм бол шүдээ ухааж иж тарина биш гэж хэлдэг юм шүү дээ. Заа болсон бахана хамч надад шүдээ ухааж иж тийм. Муу ухаа өөр хийсэн бол усанд орж иж тарина биш ч юм уу тийм. Муу ухаа юу бодсон бол тийм тэрийг ариусгаж ариулж иж тэгж тарина биш гэж тийм. Тэгээд маань тарина биш гэдэг юм маш их тийм ар жаргалтай байх хэрэгтэй. Тийм ялан доосон юм шиг маягтай юм уу биш болохгүй. Ахын өгөөж байгаа хэрэгтэй юм шүү дээ. Бурхны нэр алдрыг дуудаж байгаа юм чинь. Тийм их тийм аз жаргалтай юм шиг өстой шүү. За тэгээд хэдэн сургаал байна. Энэ сургаалуудаас би та бүхэнд уншиж хамгийн анхных нь болохоор ийм сургаал уншиж хэлж байна. Амьтад амарч байгаас л бурхад амарчих. Амьтад шаналваас л бурхад шаналах. Тэднийг баясгаж гэмээн бурхадыг баясгана. Тэднийг хорлож гэмээн бурхадыг шорлоо гэж. Тэ? Хин нэгэн амьтан баясгаж байвал, хин нэгэн амьтныг жаргаж байвал баясгаж байх юм бол цаана нь яадаг байна. Далайлан инээж идэх байна шүү дээ. Бурхан багш тийм ээ. Нисч дүүлж идэх байна шүү дээ. Хин нэгнийг зовоох юм бол, хин нэгнийг зарчлаах юм бол цаана яах вэ? Манчир уйлж идэх шүү дээ. Майд нойрго хондог шүү дээ. Тийм болохоор яг бурхтыг битгий зовоо. Амьд зовж явах юм бол бурхад цаана зовж идэг юм. Амьтыг харин баярлуу, тийм ээ. Тэгэх юм бол та бурхадыг баясгаж байгаа гэсэн ийм агуулгатай юм байна гэдэг. Энэ шалитын оргийн алдартай сургаал да. За дараагаар би нэг юм сургаал шээ. Баян уншлагтаа юу? Хураас цуглуулахын нэг зовлон, хөнгөж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуулахын адаг зовлон, ахуй төлөгдөхийн мянган зовлон гэж тийм. Имэдэс нэг мөнгө олох гэж яаж зовдөг вэ? Сар гүрэлтлээ ажиллаа тийм. Цалин буу өдөр ажилдаа явах гоё байдаг биз тийм ээ. Тэгдэг үү? Өнөөдөр цалин буундаа гэж бодсон. Нэх гоё байдаг шүү дээ. Сар чангаа ингээд зовсон очоод тэгээд цалин буух өдрөөс нэг хамгийн их тусаад зүйл цалин нэх ачаалт хийж явах. Өдөр болгон цалин бууж байгаа юм шиг ажилдаа явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр сар зовж ээж нэг бид нар хитэн төгрөг олж авдаг байхгүй. Мөнгө ч амар олдохгүй шүү дээ. Нэг. Тэгтэл нөгөө олсон юм маань яадаг вэ? Байнга байдаггүй нэг мэд алга болсон байдаг тийм. Тэрнийг хадгалахтай бид нар зовдөг шүү дээ. Олсон юм аа юм болгочих юмсан. Надаас хүмүүс тэгдэг манайх гэж ерөөсөө нэг орлогын хүү цаалах гэж байгаа мó. Үүд битүү хаан юм шүү тийм. Ямар ч орлого хаалга марга байхгүй шүү тийм. Гаргын үүд зүгээр аах байх шиг байна гэж тийм. Дандаа юм гарч идэг юм орлого байхгүй юм болчих чинь. Би зүгээр гаргынхаа үүдийг гагнуулаад тийм ээ. Орлогынхаа үүдийг аах болгомоор байна гэж тийм. Хүмүүс тэгдэг шүү. Гэхдээ яагдгүй чи юм чамд орлого орцсон байдаг, юм орцсон байдаг. Чи зарсан байдаг. Тэгсэн мэтэл нэг мэтгэл нөгөө орж ирсэн юм алгадсан байдаг тийм. Яг тийм байдаг. Тэгээд хайрын юм. Тэгэд зовсон юмсан гэж ингээл араас нь зовдөг. Бид нар эд зүйлстэй тийм ээ. Эд зүйлстэй материал зүйлстэй хэтэрхий оролцох юм бол ийм зовлон байна гэсэн. Хураад цуглуулахын нэг зовлон, хумгаж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуулахын адаг зовлон, ахуй төлөгдөхийн мянган зовлон гэж тийм. За дараа нэг юм сургаал байдаг. Дуртай сургаал. Хормостын энтэй баялаг байж, хомсын чинээг аваад явахгүй тийм. Үлгэрийн дайтай алдар байж, үгсэн хойноо сонсоод хэвтэхгүй гэж тийм. Хичнээн баялаг тийм ээ. Хамгийн баян хүн байсан одоо биелгээс шиг байдаг юм уу? Шиг байдаг. Хамгийн тэр хормостын энтэй тийм их баялаг байсан ч гэсэн юу ч аваад явдаггүй. Өвдийн орхоод явдаг. Тэр байтугай нэг бие оторлоод байсан тийм. Хүн туслахаас, буйн шамтахаас салхуураад байсан биеийг хүртэл хаяад явна шүү дээ. Айлаадсан юм. Үлгэрийн дайтай алдар байвч үгсэн хойноо сонсоод хэвтэхгүй гэж тийм. Хичнээн алдар нэр байсан ч гэсэн үгсэн хойноо сонсоод хэвтэхгүй. Чамаар хин мартчих юм мэдэхгүй шүү дээ. Яваад. Бүх юм бол ингээд болоод өнгөрдөг тийм. Жишээлбэл одоо энэ өндөр байж байгаа хүмүүс ер нь дэлхийд дээр байж байгаа хүмүүс 100 жилийн дараагаар одоо байж байгаа хүмүүс бүгдээрээ байхгүй шүү дээ. Танаа бодоод үзтээ. 100 жилийн дараа за одоо хэдхэн хүн үлдэх байх та. Хэдхэн хүн үлдэх байх тийм. Бос бүгдээрээ байхгүй шүү дээ. 50 жилийн дараагаар яг энэ өрөөнд байж байгаа хүмүүсээс хэдэн байх вэ? 50 байх 10 жилийн дараа хэдэн байх вэ? Эргэлзээтэй байна тийм. Тэгэхээр бүх юм хэвээ энийг бид нар ойлгочих юм бол зөв зүйтэй амьд шатна гэж байна.
Тэгэхээр хормостын энтэй баялаг байж хомсын чинийг аваад явахгүй. Үлгэрийн дайтай алдар байж өгсөн хаана сонсоод өгдөхгүй гэж. Дааны юм суугаад. Энэ дээр үлгэр ярьдаг. Бас яриад өгчээ. Тэр анх ярьж байгаа хүмүүс байх шиг байна. Нэг баян хүн байсан. Асан туршдаа тэр хөрөнгөөс болуулсан байна. Яаж чиглэлс гэж хөдөлмөр зааж, яаж махмаяагаан барсаа тэр хөдөлмөрөөс болуулсан байна. Мөнгөс болуулсан байна. Насны эсэсник чаргад мэн гэж бодож тэр хөрөнгөөс болуулжээ. Нэг өдөр бэйн муудаад ухаан алдаж болж эмдэг тэгдсэн. Эмч түүнд танд 3 сарын нас үлдэжээ гэдэг мэдээг дуулдаг, тийм. Яадаг вүлээ? Би ингэх гэж ийм их сүрэнгийг цуглуулж чулууснаа эцэс түүнийхээ үр шимээр амсахгүйгээр ингэж өгчих гэж юу? Яадаг вүлээ? Бөөн харамсал болсон. Хэдэн хоног бодод арчилсан. Одоо яах вэ? Тэгээ нэг юу ч хийдэггүй залхуу заваа миний хамаатан садан тийм тэрэн чинь дээр пал хийгээд буух юм байна шүү дээ. Одоо яадаг вүлээ? Тэгээ нэг арга болсон байна тийм. Нэг арга ямар байсан гэдэг. Хотынхаа хамгийн мэрэгэн хүн дээр байсан. Алдартай мэрэгэн хүн дээр байсан. Мэрэгэн хүн дээр очоод та намайг хой төрөлдөө хаан төрхнөө тэрнийг яг хэлээд өгөөч. Яг үнээр хэлж өгөөч. Би тэр хамаагүй барьсан юм үгүй тийм. Америкч үзэж тэгээ хэлж өчигөөс энэ хотынхоо тэр хорооллын тэр гудамжны тэр ядарсан эмэгтэй хүү бол тэр юм шүү дээ. Яг уу. Яг. Тэгээ явуулж. Дараа 7 хоногт тэр хүн яасан гэж өөрийнхөө бүх хөрөнгийг нөгөө нэг горооллыг нөгөө нэг ядуу эмэгтэйд өгдүүл үлдээж байгаа байхгүй юу? Нэгэсэндээ хой төрөлдөө хүүхэд болж ирээд хөрөнгөн дээр пингээд буугч байгаа байхгүй тийм. Тэгсэн чинь нөгөөх нь мэрэгэн хүнийхэн хамаатны хүн байсан юм а гэж тийм. Ингээд залдуулж байгаа гэж тийм. Тэгэхээр юу ч авч явдаггүй. Бүх юм алхаад байна. Аав загч заа хүүхдүүд өгч байгаа. Намааг өгөхөд 2 ойрсын хүмүүсүүдэд оршуулаарай гэж. За тэгэлгүй яах вэ? Тэгэхгүй болохгүй л тэр зам уурт хэлний гэх. Өгсөн оршуулгаас болж аав хэлсэн цагаас зам хэлсэн. Үгүй ээ. Тийм бол нүцгэнээр байсан. Бидний дэшнээс нүцгэн оршуулах хэрэгтэй. Та хамгаалалтаа уулзлаа. Гуйлаа, бичнээн гуйлаа нэмэргүй. Яалтгүй нүцгэн гөлтөөр оршуулж яа. Яг оршуулгын маргааш өглөө хөрш айлын нэг захаа авчиж өгсөн байна. Захаа авчиж өгч. Аав чи энэ захааг намайг оршуулсны маргааш өөрөө гэж таа загсан юм аа. Над загсан аа. Тэгээд өгч аваа. Захааг аваад уншсан. Захаан дээр юу юусэн бэ гэдэг. За тэр харж ийн үү? Өгсөн хойно 2 ойрчсан авч чадахгүй байгаа биз? Эд хөрөнгөнд л битгий шунаараа гэж бичсэн байсан гэсэн шиг тийм. Тэгэхээр юу ч хамж явдаггүй. Юу ч хамж явдаггүй. Бүгдээрнгийн үлдээд архиогоод. Ерөөсөө бидний цовлон юунд үүсэж байна гэхээр докторгүй ингээд байнга өөрчлөгдөж яадаг. Амьдрал ямар ч баталгаа байхгүй шүү дээ. Чи өнөөдөр сайхан байна, маргааш өсөж магадгүй, маргааш зовлон ирж магадгүй. Энэ чинь амьдралын өөрийнх нь зарчим байхгүй. Бүх юм усаад өнгөрдөг юм уус. Ингээд бид нар доктортой байх гад удаан орших гад юм хадгалж авч үлдэх гээд тийм. Ингэснээс болоод бид зовлон үүсдэг. Зовлон үүсдэг. Тэгэхээр үгүй бүх юм болоод өнгөрдөг усал байдаг. Тэгэхээр хормостын энтэй баялаг байвч, хомсын чинийг аваад явахгүй, үлгэрийн дайтай алдар байвч өгсөн хойноо сонсоод өгдөхгүй гэж хэлсэн байна. За дахиад нэг сургаал хэлье. За дараа нэг юм сургаал байдаг. Миний дуртай. Хэн намайг үгээр дормжлоо те? Хэн намайг өвлөөр утаана? Хэн намайг сэтгэлээр хорсгоно? Тэр бүхэн гэгээр болтугай гэж те. Үнээр гайхалтай. Яг бай дормжлээ. Хараа зүгэжлээ, жаргаж яв, бэгэрч яв тийм. Яхаа зовоожлыг, гарчлаачлыг, уртнаслаг, ажил үүсэнд гүтэг. Өөрөөс нь гэгэрэг. Ямар сэтгэл бэ? Манай төлөвлөстө барахгүй дээ тийм. За ёстой үс таранда тэргүү тэгээд их тийм. Тэрэнд юу сайн өсгөд хараагаад бөөмөө гэж явж битэн тийм ээ. Илтгэвэгээд бодоо цацаач битэн шин. Ер нь тийм гэдэг өссөн сандаг тийм. Тэгэхээр өөдөөс нь сайн санааг өсдөг. Бид нар ингэж тэр хүн ингээд хараал хэллээ, хараалаа тэгээд над хараал туслаа иглээ гэж дараач хэрэг яваад байдаг байхгүй. Өөдөөс нь сайныг хүсчих юм бол ямар ч чам тэр байх. Яг тэр хараал чамд тусахгүй байхгүй. Чи нэг юм сэжиглээд за нэг юм болсон шүү. Энэ нэг ингэсэн шүү, нэг чиг урлаа шүү гэвэл чи хараалыг хүлээж авч байгаа байхгүй. Чи хараалыг хүлээж авахгүй ахгүй шүү. Бурхан баш нэг ингэсэн байдаг шүү. Хүн ингээд оромжлол дайраад амжтал бөө болсон да. Бурхан баш энийгээ мишээгээд ингээд санаас. Тэгээд
Яриг дуусныхаа дараа асуусан байна. Би танаас нэг юм асууя гэж байна. Хэрвээ та сайхан гоё бэлэг бэлдээд хөрстөө бэлгэлье гэж бодъё. Тийм ээ, хөрстөө бэлгэлье. Тэгвэл танаа хөрс чинь тэр бэлгийг авахгүй бол яах вэ? Тэр бэлэг хэд үлдэх вэ гэж тийм. Над л үлдэн шүү дээ. Тийм. Гэсэн чинь таны ингэж дайрсан дагшсан тийм ээ. Тэр хараад зүрх чи би хүлээж авахгүй бол энэ одоо хэд үлдэх вэ гэж асуусан гэдэг. Тэгэхээр бас танд үлдэх байхгүй. Таны хараасан хүн өөрөөсөө хараад өгсөн хүн чи хүлээж авахгүй бол тэр хүн дээр үлдчих байгаа байхгүй. Тийм биз дээ. Тийм. Тийм болохоор өөрөөсөө сайн сайхан өгсөн. Хэн намайг үгээр дөрвчлөн. Хэн намайг үйлээр хутаа. Хэн намайг сэтгэлээр хорсон. Тэр бүхэн гэгээр болтугай. Үнээр гайхалтай тийм. За дараа дахиад нэг юм байна. Нэг юм сургаал байна. Бусдын үгийг хүлээцтэй сонсож, буруу байсан ч бүү басна гэж. Зүйтэй үгийг бишрэлтэй тусч, зүрхнийхээ үгэнд уусган шингээ гэж тийм. Бид нар бусдын үгийг сонсдоггүй, дандаа өөрөө ярих гэдэг. Өөрөө л ярих гэдэг тийм. Амаа өөрийгөө бусдад сонсох гэдэг. Бусдыг сонсох боломж олгодгүй. Ер нь ярианы энэ дэр бол ганцхан байдаг. Би ярьдаг гэж та нар бүгдээ сонсох шаардлагатай болж байгаа. Тийм. Бүгдээ зэрэг яриад болох юм хэцүү биш тийм. Тийм болохоор Бурхан яасан байна? Танад хоёр чиг нэг ам өгсөн гэж. Ярьснаас хоёр дахин илүү сонсож бай гэж хоёр чиг өгчээ. Тийм ээ? Сонсноос хоёр дахин бага ярьжээ гэж нэг ам ярьжээ гэж тийм. Бид нар бол хоёр чиг 20 амтай юм шиг байдаг тийм. Зүгээр яриад ингээд энэ үг яриа олдох тусам бол бид нар ховж болдог биш үү? Тийм. Нэг сонголж байгаа сайхан хов ярих юмсан гэх нэг тийм. Тэгдэг юм л шүү дээ. Тэгээд хов яриад ингээс цаг яас турдангууд хөөе болцсон юм орой болцсон юм тийм. Нэг мэтгэд л юм болчдөг. Тэгтэл одоо нэг сайхан буйны сайхан зүг-зүгтэй юм дээр болохоор тийм цаг явж өгөхгүй тийм. За хурдан дуусаасаа хаа юм бодол ингээс. Би яатсан юм шиг тийм. Тэгээ муу юм тэгж сэтгэлд хөдөлдөг, сайн юм тэгтээс хөдөлдөггүй. Энэ чанар чинь маш муу чанар шүү тийм. Тэгээд зүг-зүгтэй сайн зүйлс сэтгэл маш сайн хөдөлдөг. Муу юм аль болохоор зайлсхийдэг. Айвал зөвхөн нүглээс та шонгол зөвхөн буяндар шоно гэж байна шүү. Тэ? Айвал зөвхөн нүглээс л шонох юм бол зөвхөн буяндал шоно гэж. Зөрүүд өнгөрсөнөөс нэг буян хоцчих юм шиг байдаг. Буяны 8 ч юм шиг байдаг. Нэг буян хоцчихсан тэ? Зөрүүд өнгөрсөнөө нэг инээлж ирсэн өөдөөс нь мөшөөгээд ч юм уу тэ? Яаж барилгууд тэ? Бохон баш гэсэн бид хүн туслах өгөх юм байхгүй гэсэн чинь. Чамд нүд байгаа шүү. Чи сайхан харж байна шүү. Чамд гар хүн байгаа шүү тэ? Хүн туслах. Чамд ам байгаа шүү. Нэг зүг-зүгтэй сайхан баярсан талаас үг хэлэхэд л хүмүүсийг баярлуулаад чи өнгөлөг болж болно шүү тэ? Гэтэл бид нар зүг-зүгтэй үг амар харам тэ? За муу ховыг бол шүрсчгэндөө хаанаас улсын гэмээр өстөнөө зөндөө хараад зүгэл тэ? Хизээ мэдсэн гэмээр ингээ зөндөө хараад бэлэн байж байгаа тэ? Тэгээ гэртээ болоод ирсэн зүгээр үз тарах шиг нөхөртөө их нэртэй гайг үз тарах хаа тэ? Хажууд хүүхд ингээд чэйж болж байгаа. За миний гоо ингээд тогтоогоод аваараа тий. Ийм хараал байдаг шүү тий. Тогтоогоод аваараа тий. Яг ийм маягтай байгаа байхгүй тий. Гэхдээ миний бодлоор бол хэрэгтэй ч юм уу тийм болох юм бол миний хүүхдээ гарч яда тий. Гараад хажуу айлынхаа бататаа жоо тоогож байгаа гэдэг миний гоо тий. Тэгээ гараа ботс дуусгаад гэрэл бүлээ болчих тий. Аа тийм хүүхд чимээ бичиж. Ийм байх хэрэгтэй. Хүн тийм ээ хүүхдээ хараад хэлхийг тийм ээ зүглийг яаж бивээнийгээ харддаг, яаж зовоодгийг заах шаардлага юу байна? Хүүхдээ чинь 7-оос хүртэл хүмүүс амьдралынхаа бүх мэдлэгийг 50% авдаг гэж байна шүү дээ. Үлдсэн бүх хугацаанд нь тийм ээ ансандаа үлдсэн 50% өгдөг гэж байна шүү дээ. Тийм болохоор энэ цаг хугацаанд хүүхдийн зан ааш тасдаг байхгүй юу? Уур тархины урдлын хэсэгт бол зан аашны голцоо юу байдаг? 7-оос 12 энэ насны дээр бол хүн зан ааш тасдаг гэж байна шүү дээ. Энэ үед маш зүг-зүйтэй байна. Хайрлаж нэгэндээ яаж тусалд гэж зааж өгч таа. Тэгт бид нар эсрэгээр нэг тэрвэх ч юм уу жоохон дулаан оор явсан бол хүүхд тарлаа гэдэг байдаг байхгүй тийм. Ийм биш л байгаас тийм.